За сайхан амарцсан багш нараа. За бага сувгийн полотой холбоотой нэг хоёр тайлбар хийлээ. За нэгдүгürt бид нэр багшийн сургуулиас авсан поло маань мэдлэг чадвар хандлагаар нь ангилсан 12 ийм поло ирсэн байгаа. За бид нэр сувгийн магадлан олон улсын магадлангийн өөрийн үнэлгээнд дээрээс нь бас энэ 8 полог сувд дээр аваад за ингээд боловсрол судлалын техникэнтэй ярьж байгаад ингээд полог ангилаад ингээд за одоо бидний энэ авч явах гэж байгаа сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь болгон багш мэргэжлийн хичээлүүдийн поло за хичээлийн стандартуудыг бол Mobisa-с өгнө. За арай эцэслэн боловсруулагдаагүй дуусаагүй байна гэдэг байгаа. За тэрийг бол би өдөр болгон нэхэд ингээд явж байгаа. За бид нэр бага сувгийн сургалтын төлөвлөгөөний 3 дугаар блок буюу одоо мэргэжлийн хичээлүүдийн хэсгийг хийхдээ за бага дээр энэ 12 блок за сувг дээр энэ 8 блогоо баримжаалж ингэж явна гэсэн үг. За мэдлэг чадвар хандлагаар нь ингээд ангилсан байгаа. За мөн түүнээс гадна за боловсролын их сургуулиас ирсэн энэ хөтөлбөрийн суралцсан үр дүн гэдэг ингээд ийм 3 бүлэгтэй зүйл ирсэн. Энэ өнгөөр ялгцсан байгаа. За энийг болохоор багш мэргэжлийн болон одоо ерөнхий суурь дээр авч ашиглагдана гэж байгаа. За бид нэр дараагийн блокийн одоо тэр 3 дугаар блокийг хийж байгаа учраас энийг кодчлын ингээд дарааллуулаад ингээд оруулчлаа. Кодчл дээр бол магадгүй зөрүүтэй зүйл одоо эцэслэгдэг учраас засаж гарахыг үгүйсэхгүй. Тэгэхээр ямар ч байсан энэ сүүлийн одоо 1/4-ийг бол одоо боловсруулж байгаа хөтөлбөрүүд дээр аваад ашиглаад явж байгаа ч. За авч ашиглахдаа мэдлэг чадвар хандлагаа бол энэ дээрээсээ баримжаалаад яваач гэж хэлж байгаамаа. За баярлалаа та бүхэнд. За тэгээд бас ойлгомжгүй тодорхойгүй зүйлүүд бас ингээд дан ганц одоо биднээс шалтгаалж байгаа биш болохоор одоо магадгүй тодорхойгүй тийм ойлгомжгүй зүйлүүд бол бас гарч ирэх юм. За энийг бол одоо цаг тухайд нь асууж лавлаад ингээд шийдээд явж байгаа. За баярлалаа та бүхэнд.